сайн байцгаана үзэгчдээ, энэ 7 хоногийн хүүхдийн мэдээний тойм эхэлж байна. Бүх шинжлэх ухааныхаа математик гэдэг тэгвэл энэ шинжлэх ухаанаар тууштай хичээллэж эх орныхоо нэрийг олон улсад гаргаж явж чадварлаг хүнтэй үзэгч та бүхнийг уулзуулъя. Энэ хүүгийн хувьд дэлхийн 100 гаруй орны ахлах ангийн сурагчид оролцдог математикийн олон улсын нэр хүнд бүхий тэмцээнээс эх орондоо хүрэл медаль авчирсан юм хүүхэд байгаа. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очиход Бат оргил бүгд найрамдах хятад ард улсад зохиогдох зүүн мөсийн аврах шалгаруулах математикийн тэмцээнд оролцох гэд бэлтгэлээ хангаж байсан юм а. Ингээд та бүхэн математикч хүүгийн талаар бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авч үзнэ. Манай улсын ууган сургуулиудын нэг бол яг харахгүй ерөнхий боловсролын 1-р сургууль. Энэ сургуулийн хувьд сурагч хүүхдүүдийнхаа математик сэтгэлгээг сайжруулах үүднээс гүнзгийрүүлсэн сургалттай ангийг хичээллүүлдэг. Энэ ангид математик дуртай хүүхэд бүр суралцах боломжгүй. Харин хэд хэдэн төвчний шалгалт өгчөөж илсэн суралцдаг байна. Математикийн гүнзгийрүүлсэн сургалтын энэ ангийн шилдэг сурагчийг Бат оргил гэдэг. Бат оргилийн хувьд дөнгөж 1-р ангиас л тооцоолон бодох ухаанд сайн хэлэн мэдэгцэн. Өдгөө олон тэмцээн уралдаанд оролцож 50 гаруй медаль хүртэж амжилттай суралцж яваа хүүхдээ. Хамгийн анх би яг 1-р ангид байхдаа 22 дугаар сургууль сурдаг байхад өгүүлбэртэй бодлогыг хэн сайн бодох вэ гэдэг яг манай сургуулийн дотор тэмцээн зохион байгуулсан байхгүй. Тэгээ тэрэнд нь анх төрүүлж ирсэн. Яг багш нөгөө нэг хичээл дуусаад үдээс хойш суугаад бэлтгэдэг байсан. Бидрийг олимод бэлтгэдэг байсан. Тэгээд нэг 7 хоног орчим бэлдээд тэгээд тэр олимод тэгж яг анхны медаль авчихсан. Би ч одоо нөгөө нэг ямар тоо заана гэх юм байх биш. Бидний үеийнхээс ч одоо шал өөр штэ. Одоо энэ үзэж байгаа юм чинь бид нар бол ер нь бараг л мэдэхгүй дээ. Тэгэхээр бол ардлын ажлын л одоо сайн нугалж өгнө. Гэр орны ажилд бол нэг гар хүргээд байхгүй болж өгвөл одоо тоогоор нь хичээллүүлэл явж явах тийм цаг хугацаагийн нөхцөл бололцоог нь бол чадхынхаа хэрээр л одоо хангаж өгдөг юм байгаа. Бат оргилийн хувьд энэ жил зохиогдсон дэлхийн 100 гаруй орны хүүхэд цуглаж оюун ухаанаас сордог IMO 53 дахь International математикийн уралдаанд эх орноо төлөөлж оролцсон. Энэ тэмцээн спортоор бол олимпиадад тэнцвүүц оюун ухааны олимпиад. Манай орноос шилдэг 6 математикч хүүхдүүд оролцсноос Бат оргил хүрэл медаль авсан амжилттай эх орондоо ирсэн юм а. Одоо бүгд найрамдах хятад ард улсын зүүн бүсийн математикийн аврах шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа. Түүний хувьд хичээлээсээ түр чөлөөлөгдөд энэ тэмцээнд бэлдэж байгаа гэж ярьж байсан юм а. Хүүгийн амжилтанд хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол мэдээж багш нар нь. Бат оргилыг тэмцээн уралдаанд бэлдэж оруулж чиглүүлдэг хүмүүс бол сургуулийн математикийн багш Наран Гэрэл мөн анги удирдсан багш Инх хот нь. Инх хот багшийн хувьд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай энэ ангийг удирдан хичээл заагаад 5 жил болж байгаа. Манайгийн сурагч Бат оргил бол анх 1-р сургуульд бол 2006 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид эсэлт өгч шалгалт өгч орж бичсэн өгöd. За үүнээс хойш бол математикийн маш олон олимпиадад бол амжилттай оролцсон. За сургуулиудыг улс эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд бас сурайтуулж яваа юм шилдэг сурагчаа. Математикийн олимпиадын мөнгөн медальтай. Манай 1-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сурагчдаас ер нь олон улсын тэмцээнд бол маш олон хүүхэд оролцдог. Жилийн бол амжилттай орсон. Жил олон улсаас медаль авдаг. Эдний бол залгамж бол үргэлжлүүлж манай Бат оргил бол маш амжилттай оролцож байна. Альва ер нь уралдаан тэмцээнд орохдоо яаж бэлтгэлээ хийдэг вэ? Тэгээд ямар бодлогоодыг боддог вэ? Бэлтгэлийн хувьд гэвэл одоо нөгөө интернет гэдэг сайхан цолох ч одоо ингээд интернетээс ингээд сүүлийн үеийн янз бүрийн бодлогод харж болно тийм. Сүүлийн үед одоо ямар шоу материалаар бэлдвэл одоо яаж болох вэ гэд интернетээс ер нь ихэнх бодлогуудаа татаад тэгээд англи орс дээр л ерөнхийдөө ажиллаж тийм наа тэгээд. Ерөнхий боловсролын хичээлийн сургалтанд математикийн хичээл түлхүү ордгоо. Учир нь энэ шинжлэх ухааны суурь хүн бүрийн амьдрал ахуйд хэрэглэгддэг. Дээр нь гүн гүнзгий мэдэж чадвал оюун ухааныг задлж хөгжүүлэхэд хамгийн үр нөлөөтэй аргуудын нэг. Тиймдээч дэлхийг өөрчилсөн олон эрдэмтэд энэ шинжлэх ухаанд нэвтэрсэн байдаг. Тоо бодлогыг залхуутай гэж хэлэх сурагч олон бий. Гэхдээ хүүхэд бүр математикийн мэдлэгээ дээшлүүлж шамдан сурах нь чухлаа. Үе тэнгийн найз нөхдөдөө үлгэр дуурайл болсон энэ хүүгээс их их сурч болохыг хүүхдүүд та бүхэн зөвлөё. Хичээл зүтгэл хичээнгүй хөдөлмөр хүн бүрийг амжилтанд хүргэн гэдгийг Бат оргил хүүгээс харж болно.
За дараагийн мэдээгээ хүргэе. Ерөнхий боловсролын сургуулиудын дунд нэн түрүүнд шийдвэрлэх ёстой нэг асуудал бол боловсон нойлын асуудал болоод байгаа. Тиймдээч бид Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулиар орсон юм а. Энэ сургуулийн хувьд 100 хүүхдэд нэг нойлын сул дур ноогдож байсан юм. Яагаад гэвэл хэмжээнээсээ хэд дахин олон хүүхдийг авч хичээлдэг болохоор нийтийн бие засах газрын хүрэлцээ тун дутмаг байсан юм а. Энэ бол нийслэлийн дийлэнх сургуулиудад байдаг асуудал. Хүүхдүүдийн дунд сүүлийн үед гидсний цусан суулга, халтур чар гээд олон өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай болсон гэж эмч мэрэгчлэлтнүүд хэлдэг. Тиймээс сургууль цэцэрлэгүүдийн хувьд боловсон нойлын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгаамаа. Манай сургууль цэцэрлэгүүдэд нэн түрүүнд шийдвэрлэх асуудал бол боловсон нойл болоод байна. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн хувьд нийтийн бие засах газар нь наад захын ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа юм. Учир нь өнөөдөр нийслэл хотын бараг бүх сургууль хэмжээнээсээ хэд дахин илүү хүүхдийг авч ажиллаж байгаа. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн хувьд гэхэд 928 хүүхдийн багтаамжтай гэсэн хэдий ч 2000 орчим хүүхдтэй хичээлээ явуулж байна. Тэгвэл энэ сургуулийн бүх хүүхдэд 6 сул дур бүхий 2 нойлын өрөөл оногдож байгаа юм а. За бид Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль дээр яриад байна. Бидний яг одоо зогсож байгаа энэ өрөө бол энэ сургуулийн нэг давхурт байрладаг нойл байгаамаа. Энэ нойлын хувьд бүхэл бүтэн нэг давхур гэхэд одоо 3 хүн ширхэг юм сул дур байна. Мөн эрэгтэй эмэгтэй гэсэн юм ялгаа байхгүй бүх хүүхдүүд эндээ орж одоо завсарлагаа биелцдэг байх юм а. 50 дугаар сургуулийн хувьд 3 давхрын нойлын өрөөнд ашиглаж болохгүй болсноор засвартай байгаа. Төрөөс төсөлсөн мөнгө нь зөвхөн урсгал засвартал чүү ай хүрдэг. Тиймээс урд хормоогоор хойд хормогоо нөхөн байж засвар хийж байна гэж сургуулийн ярав ярьж байлаа. 3 давхрын нойл маань сая бид нар бас далд шугам нь хагарсан байсныг өнөөд өчигдөр бүх материалыг аваад хийчихсэн. Тэгээд нэгэнд ухаж задлж хийсэн болохоор буцаагаад бэхжтэл нь өнөөдөр өдөөс хойш ашиглалтанд орчих байгаа. Хотын буруу төлөвлөлт 50 дугаар сургуулийг тойроогүй дайраад өнгөрсөн байна. Учир нь муу дээр муу гэхчээр энэ сургуулийн нойлын ус нь бараг гойчхой болоод удаж байгааг нь. Сургуулийн хой талд баригдаж байгаа TTN компани орон сууцны барилгаас болж нойлын ус тасрах дээр тулаад байгаа юм байна. Манайх бол төвлөрсөн усан сангийн холболттой, төвийн холболттой цэвэр усны шугам явдаг. Тэгээд нойлын хувьд бол эргэн тойрон манай сургуулийн ард удаа айгүй олон орон сууцны барилга баригдаж байгаа. Тэгээд ус уугийн удирдах газраас бол техникийн нөхцөл өгөхдөө манай сургуулийн шугамаас аав гэсэн тийм нөхцөл өгсөн юм байлээ. Тэгээд хуучин бол баригдчихсэн барилга чинь 920 хүүхдийнхаа судалтаарсан усны даралттай ирдэг гэсэн бол одоо барилгад их ирснээс болоод ус нь одоо усны хүч даралт маш бага ирж байгаа. Энэ талаар бол би ус уугийн удирдах газар болон хойд барилга болж байгаа барилгынхантай уулзаж ярилцж байгаа. Сургуулиудын бие засах газар ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа нь хүүхдүүдийн дунд халдварч шар, гидсний цусан суулга гэд олон өвчлөл үүсэх үндсэн нөхцөл болж байна. Сүүлийн жилүүдэд дээрх өвчний гаралт ихсэж байгааг эмч мэрэгчлэтнүүд дуу нэгтээ хэлдэг. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулиуд боловсон нойлтой болоод эхэлчихвэл энэ өвчлөлүүдийн тархалтыг тодорхой хувиар бууруулж өгөх юм а. Хүүхэд сайн боловсрол эзэмшихээс гадна амьдралын арга ухаанд суралцсан байх хэрэгтэй. Ингэж байж зөв хүн болон төлөвшдөг. Бидний одоо хүрэх гэж байгаа сурвалжлага бол хүүхэд асран халамжлах үндэсний төвөөс нэгэн уран охины тухай бэлтгэсэн сурвалжлага байгаа. Охины хувьд энэ төвдөө 2 дүүгийнхаа хамт амьдардаг. Гарын доорх материалаар бэлэг дурсгалын зүйл урлагаас гадна эсгийгээр хэрэглээний зүйлсээ уралдаг юм охин байсан юм. Хүүхэд асран халамжлах үндэсний төвийн амьдрах ухаан сургалтын төвдөө суралцаад жил гаруй болж байсан юм а. Энэ охиныг наран туяа гэдэг. Тэрээр хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төвдөө 5 дахь жилдээ 2 дүүгийнхаа хамт